Сайн байцгаана уу? Дорнот аймгийн хан уул сургуулийн байгууллагын багш Сургуурч байна. Та бүхэндээ шидэд хариул явцсан үнэлгээг хэрэгжүүлэх арга зүйн санаагаа танилцуулахад бэлэн боллоо. Зорилго нь сурагчдын итгэвийг нэмэгдүүлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, ойлголтыг шалгах. Шооны талгад. Шоог ашиглахын өмнө багш хичээлийн сэдв тохируулан сурагчдын мэдлэгийг үнэлж болох асуулт болон түлхүүр үгийг бичсэн байна. Жишээ нь яагаад, хэрхэн, жишээ хэлээрэй, тайлбарлаарай, зургаар үзүүлээрэй, ямар учраас гэх мэт асуултыг бэлдсэн байна. Хэрэгжүүлж болох хичээл. Монгол хэл хичээл дээр шинэ хичээлийг баттгах үед ашиглаж сурагчдын суурь чадамжийг хөгжүүлнэ. Математик багаар асуулт шийдвэрлэх үед багийн гишүүдийн үүргийг хуваарлаж суурь чадамжийг дэмжинэ. Хүн байгал. Туршилт хийх үед багаар ажиллах, ерөнхий чадамжийг хөгжүүлэхэд ашиглавал сурагчид илүү хамтарч ажиллах боломжтой. Энэхүү аргыг ашиглахдаа багш олон сурагчдыг хамруулахыг чухалчлах нь зөв. Ингийн тулд баг дунд шоог нэг удаа хаяулж болно. Ингэснээрээ өөртөө нийтээр шүүн тунгаах чадварт суралцах боломжтой. Мөн сурагчдын хайсан талын даалгаврыг гүйцэтгүүлэхдээ зөв хариулах хугацааг хангалттай өгөх нь чухал. Ингэснээр сурагчид тайван сэтгэх, сайн сайхан байдалд нөлөөлнө. Анхаарал хандуулсанд баярлалаа.